За сайн уу үзэгчдээ. Өнөөдрийн зочноор Зол жаргал гэдэг нэг залууг урьж байгаа. Тэгээ Монголын нус товчны түүхэн дүр гэдэг энэ судар номыг бүтээсэн гэдэг юм уу та. За сайн өдрийн өмнө цуслан тавлаг сайхан байна. Сайхан байна. Сайхан сууж байна уу та? Сайхан. Гэхдээ энэ дээр ер нь хэдэн хүний нэр байна? За нийтдээ нэг 600-аад өвгдийн нэр байгаа да. Нэр байгаа. Тэрнээс хэдэн нус товчонд байгаа? 442 хүний нэр. Багцаа ер нь 440. Монголын нус товчонд Монголын нус товчонд дээр байгаа. 440. Нус товчонд дурддаггүй нэг 150 гаруй хүний нэр байгаа гэсэн үг. Тэрийг ханаас авсан? Дандаа онгодууд энд ерөөсөө өөр ямар нэгэн түүхийн баримт юмнаас аваагүй. Дан онгодуудын айлтуураас авсан ийм бүтээл байна. Нөгөө нэг онгодуудын яриа хөрөг гэж бас одоо наадах чинь баримт биш ээ гэж үздэг бас хэсэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ энэ номыг бүтээсэн зорилго нь юу? За нэгдүгээрт бол энэ онгодын яриаг баримт биш гэж үздэг тийм хүмүүс бол байгаа. Би ч тийм байсан. Энэ дээр бол ер нь бол үүх түүх гэдэг нэг ийм хоёр юм байгаад байгаа. Энэ дээр яг ингээд тайлбарлах юм бол үүх гэдэг нь болохоор яг онгодын айлдуураар буусан үр хойчтой бууж байгаа энэ түүхийг хэлээд байгаа байхгүй юу? Энэ бол жамд нийцдэг, үнэнд тохирдог ийм зарчимтай байдаг. Энэ бол жам. Энийг бол үүх гэдэг. Түүх бол одоогийн бидний аргын ухаан ба шүү дээ. Аргын ухаанаарыг би одоо бодиттой тий археолог юу гэдгийг энэ малтлага судалгаа хуучны судар номуудаар аваад түүхчд яг үйлчлэгийн дагуу одоо ингээд судар ном гаргахыг л түүх гэдэг байна. Хоёр дахь асуулт нь юу вэ? Ер нь яг нөгөө энэ номыг хийх бүтээсэн үндсэн зорилго. Үндсэн зорилго бол ер нь бол энийг одоо ирээдүйн хойчтой түмэн олонд одоо монголчуудаа ер нь энэ өвд ер нь юу захиад байгаа юм бэ? Юу гэж өгүүлээд байгаа юм бэ? Яаж амьдэрсэн юм бэ? Зам одоо амьдралын зам мөр туул нь юу юм бэ те? Бид нар ч мэдээж хүн байсан шүү дээ. Тэгэхээр тухайн үедээ бол тэр хүмүүс одоо баяртай, жаргалтай, дурсамжтай, зовлонтой, харуулсалтай, зүдгүүртэй янз бүрийн юм амьдралыг туулсан байгаа. Тэр туул нь юу юм бэ гэдгийг бид одоо өнөө цагаараа одоо мэдрэхийн тулд одоо кино бүтээл гаргах зорилготой болоод байгаа юм л да. Тэгэхээр кино зохиолын их бэлдэж энэ мэдээллийг бүрдүүлсэн гэсэн үг. Яагаад кино юм бэ гэхээр ер нь дэлхийн нийтдээ бол одоо бол кино бол оюун санаа байлдан дагууллын ийм оюун санааны ийм том зэвсэг болчлоо л да. Урлагийн одоо хамгийн том орой дээр бол кино байдаг л гэж миний хувьд бол ойлгодог л да. Тэгэхээр бид нар бол энийг кино болгоод энэ монголчуудтай их нээлжинд үзүүлээ. Дараагийнх нь одоо болж игэл энэ дэлхийд гаргах ийм цуврал кино хийгээсэй гэж боддог. За энэ судар бол үндсэндээ бол гэрлийн өргөө гэд бүлхэн байгаа. Тэр гэрлийн өргөө бүлхмийн маш олон жилийн хөдөлмөрөөр 40-50 судар гарцсан байгаа. Олон зуун подкаст яриа, онгодууд ярианууд гарсан байгаа. Энийг бол үздэг олон 10,000 хүмүүс бий болсон. Ер нь жил иргэцсэн бол энэ үзэгчдийн тоо энийг сонирхож мэддэг хүмүүсийн тоо олон болоод байгаа. Энэ яагаад олон болоод байгаа юм бэ гэж миний хувьд одоо бодоход бол энэ бол одоо энэ худлаа яриад байна тий. Ямар худлаа бол хүн тоохоо байж ч дээ. Тэгэхээр хүний яг сэтгэлийн гүнд нь шингэдэг ийм төрлийн яг ийм итгэл үнэмшлийг төрүүлгүйс хэмжээний ийм үйл явдал болсон түүхүүдийг яриад байгаа болохоор энийг кино болгоод цаашаага үргэлжлүүлээд хийх юм бол болох юм аа гэж. Киноны юу гэж ямар шихэн байх байг бол одоо миний төсөөлөөр нэг 10 сизонтэй 10 дотроо сизон болгоо одоо 10 бүлэгтэй бүлэг болгоо нэг 10 ангитай байхад бол энэ кино хийж болох юм аа гэж санаа байгаа юм. Тэгэхээр монголчууд биднэрт бол энэ олон одоо уран бүтээлчд хүмүүс энэ олон бизнесмэнүүд монголчууд хүчийг нэгтгэх юм бол энэ киног хийж болох юм аа гэсэн санаа. Яг үйл явдал нь Чингис хаанаас энд бол яг гол хизээ цаг үеийг барьсан бэ гэхээр Чингис хаанаас өмнөх цаг үеийг бариад байгаа. Өмнө Чингис хаанаас урагшаага нэг 100 гаруй жилийн ийм үйл явдал байгаа байхгүй. Үндснээ бол хамаг Монголын цаг үе буюу бидний огт мэддэггүй мэдээлэл одоо түүхийг сурвалж байдаггүй 12 дугаар зууны үеийн үйл явдал гэсэн үг. 13 дугаар зууны үеийн үйл явдал их Монгол улс гэж бүгд л ерөөхдөө мэдэн шүү дээ. Тийм учиртай зорилготой хийсэн ном байгаа юм. За Монголын ус товчоо маань одоо Чингис хааны язгуур дээд тэнгэрээс зайтай турсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэл Бата цагаан гэргий гоо марлын хамт гэл ингээл. Тэгэхээр ч одоо энэ дэр чинь Батачи хан хоо марл гэдэг ингээд энийг ингэж өөрчлөх ямар шаардлага байна гэдгээс. Энэ биднэрт ирсэн Монголын ус товчол хэд хэдэн хоолборлогдоод хятад хэлээр бичсэн. Одоо яг үндсэндээ бол ийм л юм бэлээ. Сэндийн дамдас руу орчуулсан Монголын ус товч явгаа. Тэр Монгол тухайн үед Монгол улсаа кирилл бичиг шилжчихсэн гэсэн. Бид нар монгол бичгээс кирилл бичиг шилжээд тэр кирилл бичгээрээ хүмүүст ойлгохоор
орчин цагийн одоочилсан эдүг хичилсэн тэр хилийн хөрвүүлэг рүү шилжүүлсэн байгаа юм. А энэ яагаад хоо марл бат аачи хан гэж бичээд байгаа вэ гэхээр энэ дэр нэг одоогийн Монгол нэр юм шиг боловч цаанаа бүр язгуурын манай монгол хэл бол алтай язгуурын хэл шүү дээ. Тэгэхээр энэ алтай язгуурын ийм цаанаа тусдаа утга бүхий үгнүүд байгаа гэсэн. Тийм учраас өнөө цагийн хүмүүст энийг одоо ойлгуулж ойртуулахын тулд л одоо ингэ томоор бичээд байгаа байхгүй юу? Хоо гэдэг энэ хэгийн томоор, марл гэдэг эмийн томоор тий. Ийм учиртай юм. Одоо Батаачи хаан гэвэл бат эрчимтэй тийм хаан хүний нэр байгаа юм л да. Батаачи хаан гэдэг чинь хаан хүний нэр байгаа байхгүй юу? Монголын улс төвчөн дээр бол Батцагаан гэл. Батцагаан гэж үүдэг. Гэхдээ энэ хүнийг хаан гэдгийг хинч мэдэхгүй байсан. Өвгөд буугаад энэ чинь хаан хүн байсан юм а гэж. Хан хүн гэдгийг яаж мэдчих юм бэ гэхээр хан Батаачи хан гэдгийг хан гэдэг алдар орж байгаа учраас эн чинь цол нь байгаа байхгүй юу? Хан гэдэг цолтой байсан гэж. Тэгэхээр бидний өвгдээц бол одоо яг нэр алдартал одоо тухайн хүний амьдралын одоо туулал үйлдэж байсан үйл бүх юм нь нэрэнд нь шингээд байдаг. Сайн үйл хийсэн бол нэр нь том байх нь тий. Муу үйл хийсэн бол мөн тэрүүгээр нэрлэгдээл үлддэг тийм учиртай юм байна. За нөгөө Тэнгис далаг гэтэлж ирж байгаа он цаг тооллын үед бол жир нь аль хавцаа гэж тооцож байна. Ямар улсын үе юу? Номон дээр бол энэ дээр бол байгаа. Одоо Тэнгис гэтэлж ирэх гэдэг нь яг үндсэндээ бол яг төргийн сүүл үе болж таарад байгаа. Өвдий яриад байгаа он цагийн хэлхээс юмнуудыг үзэхлээр төргийн сүүл болоод байгаа. А энэ дээр Тэнгис далай гэтэлж ирэх гэд байгаад байгаа. Яг нэрэн дээр бол далай гэдэг үг анхны их сурвалж дээр байгаагүй юм билээ л дээ. Тэнгис гэтэлж ирэх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр усыг гэтэлдэггүй өвдий айлдж байгаагаар бол усыг бол гаталдаг. Зовлонг гэтэлдэг. Тэгэхээр Тэнгис мэт зовлонг тэр өвгөд маань гэтэлж эргээд язгуур их нутагтаа ирсэн гэсэн ийм утгатай юм байна. Энийг цааш нь хөөгөөд ингээ ярих юм бол Атила хаан руу орно л да үйл явдал нь түүх нь бол тэр яг тэр цагийн түүх нь. Атила хаан бол үндсэндээ бол хүн гүрний нэг хэсгийнх нь удам тийшээгээ нүгэ тэнд хүн гүрэн гэдгийг мөн байгуулад тий. Тэгээд буцаад тэрний үр хойч нь буцаж нүүж ирэхдээ асар их дайн тулаа маш их зовлонг гэтэлж буцаж энэ язгуур их нутагтаа ирсэн гэсэн ийм утгатай юм билээ. Монголын нуус товчоо бол үндсэндээ бол кодекс гэсэн үг. Үйл явдал яваал байгаа боловч цаанаа ингээд задлахлаар өвөд тайлаад ингээд өгөхлөөр энэ бол маш тийм өргөн тайлбар болдог. Тэр хан Батачи хаан өөрөө албаттайгаа гэтэлж ирсэн. Тэглгүй яах вэ? Тэгсэн. Яг их нутагтаа бол амьдрал хэсэг нь байж лээсэн шүү дээ. Эндээ бол нэг хэсэг нь байж лээсэн. Бидний өвгдээц бол энэ олон зуун жил, энэ хэдэн 10,000 жилийн туршид бол энэ дэлхийн нийтээр бол маш их таарсан, маш олон удаагийн нүүдэл болсон байгаа. Хамгийн сүүлийн үеийн нүүдэл бол одоо Чингис хаанаас хойш энэ дайны нүүдэл байлаа шүү дээ, тийм үү? Дунд Аз руу, Европын наадал хэсэг рүү ийш тийшээ маш их нүүс. Ийм учиртай юм байна лээ. Энэ дээр нэг тийм сонирхолтой зүйлүүд анзаарэгдээд байгаа. Нэг голлох хүмүүсийн маань бас нэг ясны тухай мэдээлэл гэдэг нэг яс гэдэг юм яриад байдаг. Тэгээ энийг чинь орчин үеийн шинжлэх ухаанаар батлах бас боломжгүй. Батлах боломжтой. Би бас энэ талаар бас бодоод байгаа. Энэ яс гарвал гэдэг байгаа. Бидний өвгдээц бол монголчуудын өвгдээц өвдийн өгүүлж байгаагаар бол энэ гэрлийн өргөөнийхэн болохоор яг 12 13 дугаар зууны их Монгол хамуу Монголын үеийн түүхийг өвгдүүд болгоод шүү дээ. Тэгээд өвгд болгоно өөр өөрийн зорилготой. Өөр цаг үеийн үг түүхийг болгож байгаа. Бид миний уулздаг те энэ хэдэн 10,000 жилийн өмнөх үг түүхүүдийг өгүүлдэг бас Монгол дээдсүүд байгаа. Тэд та биднэрээ л өвгд дээдс гэсэн үг. Тэр өвгд юу гэж айлдж байна вэ гэхлээр яс гэж нэг юм байдаг юм аа. Хүүгээс одоо эцгээс хүүгээ дан эрэгтэй үнээр дамждаг юм байна. Ясан тал буюу одоо ясан талч эцгийн тал бид нар монголчууд махан тал, цусан тал нь эхийн тал гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нэг тэр яагаад яс гэдгийг ярих боловоо гэд миний одоо ухаж ойлгож байгаагаар юу гэж ойлгож байна вэ гэхээр яс холилддоггүй, цус бол холилддог. Тэгэхээр ясхан нэг юм баг нь явах нь шүү дээ. Тэгэхээр хүний эцэг их гэдэг шиг ингээд хоолоо явах юм бол жишээлбэл та бүхэн өнөөдөр нэг хүн байж байна тий. Аав ээж гэхэлэр 2 болно. Эмээ өвөө гэхэлэр 4 болно. Тэлэнц эцэг гэх юм бол 8 болно гэд ингээд дээшгээ математик борьёосоор өсдөг. Өвгд яг та бидний эцэг хүн нэг хүний аав нь гэхэл. Тэгэхээр энэ дунд ганц хөдөлдөггүй, холилдоггүй юм аавын гэдээшээ хэдэн 100 хэдэн мянган үе явдаг. Энэ түүхийн энэ эхлэл юм дээр хүн төрлөختний бидний өвгд эцсийн түүхийн эхлэл дээр бол 40 эцэг байсан гэж. Энэ 40 эцэг энийг цааш нь ухаад ингээд тунгаагаад байхлаар зүүнийг эзлэгч зүрхаар 44 тэнгэр гэж байдаг. Энэ 44 тэнгэр бол та нарын эцэг тэнгэр буюу бидний анх үүдсэн үүдгэлээ гэж өвгд таниулсан. Тэгэхээр ясны асуудал байгаа юм.
Энэ ясны асуудал нь сүүлийн 3-4 мянган жил хүннүү гүрний дунд үеэс хойш, ихэнх үеэс хойш ч юм уу. Хүний чанар муудаад өвд айлдахдаа хүний чанар муудаад ингээд нэг нэгийн голомтлон устгаад ийм асуудал үүсэж ирсэн учраас энэ ясных нь бүх мэдээлэл нөгөө галын мэдээлэл бүгдийг хаасан байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг эргээд нэг тодорхой цаг үе болоод ирэхлээр өвгөд энийг буцаа тэнгэрээс нээдэг ийм учиртай юм байна. Тэгэхээр энэ миний энэ бүтээл дээр бол бүр дээшээгээ одоо олон 100000 жил хэдэн 100,000 жилийн өмнөх энэ ясны энэ мэдээллийг энд нь эргээд шатгаатгаараа өвгдөөс асууж сургалж байгаатай холбосон гэсэн юм утгатай юм байна. Яг гоо манай бөөм мөргөлч гэх юм уу тэнгэр үзэл судалдаг хүмүүс бол зүүнний эзлэгт сөрхөн хар 44 тэнгэр гэдгийг бол арай өөрөөр боддог. Бидний хувьлбар бол 44 эцгийн улбаа 44 одоо 90 сармагчны ч гэдэг юм уу тийм үү? Тэрний өөрөө салбарлаж салааж бий болсон гэдэг. Тэгэхээр Чингис хаан маань ямар ясны холоо авчиж байгаа вэ? Чингис хаан бол хот хяад ясны хөх чоносон. Энэ түүхэнд бол хяад боржин гэж ярьдаг. Монголын товчон дээр байгаа. Чонсынхан гэж яриад тэгдэг. Энэ ямар учиртай энэ хар чонс, цагаан чонс гэл ингээд хүнүү гүрний үеийн юмыг бас зарим өвгөд бас тэгж яриад байдаг. Гэтэл энэ маань бол үндсэндээ бол хот хяад ясны хөх чонс омгийн энэ улбаа талыг яриад байсан байна. Тийм. Тэр 40 ясны нэг гэсэн үг. Тэр хүлээж авах авахгүй хүмүүс бол бас байна л да. Би бол жишээлбэл одоо чи таарч гэдэг юм одоо хамаатуулаад ирэхэд би тэрийг төрөө хяад гэж ясаа. Орд бас байхгүй. Тий. Хичээл энэ дээр нөгөө хим маань бас нөгөө бидний язгуурын эцэг дээдэс маань бас төрөө хяад маад болоод явцдаг. Тэр тухай чи нэг жоохон тодруулаад байгаа чинь. Өвгөд юу гэж тайлж хэлж байна вэ гэхээр ер нь бол хүннүү гүрэн 3100 гаруй жил оршин тогтносон юм байна гэж ярьсан. Хүннүү гүрнийг хар хяад ясны нэг ихэс одоо үүтгэлийн тавьсан. Тэр хүннүү гүрний үүтгэлийг тавьснаас хойш 1000 гаруй жилийн дараа модон шаниу гэдэг чинь чин үе гэдэг нь төрсөн юм а гэж. Тэгэхээр модон чин үе гэдэг тэр ихэс болвол тэр хаан хүн байна шүү дээ. Тэр хүн болвол төрөө хяадастай хүн байсан. Энээс доошоогоо яг модон шаниугийн олон шаниунууд түүхэн дээр байж байгаа шүү дээ. Энээс доошоо ингэж явсаар гоод Атила хаантаар очдөг. Хүүгийн гэдэг нь хаадууд. Атила хаанаас доошоогоо хамгийн бага хүн эрхээ ван гэж байсан. Эрхээ ноён гэж байсан. Ирнак гэдэг түүхэн дээр байж байгаа. Барууны энэ юмнууд Ирнак гэсэн бичиж байгаа. Тэр эрхээ ноёны үр удам одоо нөгөө юутай ч холбогдно. Нөгөө эргүүний хонгийн домогтой холбогдно. Тэр хүний эрхээ ноёны үрсад буцаж нутгаа тэмцэж тэр Тэнгис мэт зовлон гэтэлж ирээд Суутай Сэцэн хаан гэдэг хүн ирж байгаа байхгүй юу? Тэр Суутай Сэцэн хаан гэдэг хүний хүүхэд нь Бүрт чон болж байгаа. Тэгээ Бүрт чоноос доошоогоо ингэж явсаар угаад Дубаа сохор дээр ирдэг. Эдгээр чинь бүгдээр төрөө хяад ястай. Энэ төрөө хяад ясныхан энэ цаг үед бол ер нь 2000 орчим жилийн дийлэнх хугацаанд нь төрөө хяад ясныхан энэ мон огоо уулын төрийг барьж байсан. Буюу энэ жамыг ухаараа таньж мэдээд нүүдэлчин ах уу гэдэг имийг одоо дээдлээд ингэж явж байсан. Бидний өвд эцсийг мон огоолчуд гэж олон 100000 жил яригдсан юм байна. Энийний төрийг барьж байсан хүмүүс нь дийлэгтэн төрөөрсөн хүмүүс нь төрөө хяад. Энэ добуу мөргүн энэ гэдэг хүнээс хойшоогоо бол одоо бодомчор дэдцгээс хойшоогоо бол яг хотхяад ясны хөгчин сомгийнхан буюу яг Чингис хааны хугацааныхан төр барьж байгаа. Тэгэхээр энэ олон 100 хэдэн мянган жилийн хувьд бол энэ ясныхан наас нь 40 их ясныхнаас 13 ясн л сүүлийн 300 мянган жил төрийг ингэж барьж ирсэн гэж өвгөд таниулж хэлсэн. Ийм учиртай юм байна. Тийм зүгээр яг үзэгчдэд сонирхуулахад энийг бидний нэг судлаад байгаа ясны тухай мэдээлэл бол үнэхээр сонирхолтой мэдээлэл. Тэгээд 13 дугаар зуунтай одоо үе үеийн хаадуудтай ч юм уу яаж хэлгэж холбох уу гэдэг тэр холбоосыг анх удаага ном судрагчигт тэмдэглэж буулгаж байгаа тийм холбоос хийж байгаа тийм зүйл тийм үү. Тэгээд яг зүгээр армантикаар хэдүүлээ төсөөлөл л да зүгээр киногоор бодъё 13 том хотог байдаг төрөө хяад, хот хяад, дар хяад, өрин хяад, юу гэдэг цагаан хяад гэдэг ингээд олон яснуудын отог омгууд нийлэлдээд тэгээд энэ тал нутаг дээр одоо ээлжлээл, дангаараач гэдэг юм ингээл төр барайл, улс орноо үүтгэжсэн тэр түүхэнд хамааралтай дөрүүдийг үүсгэж бий болгож энэ дүр чинь тийм юм ба гэдг нь илүү их тийм сонирхол татаад байгаа байхгүй тийм ээ. Тий. Түрүү та нэг хэлж ирсэн шүү дээ. Энэ ясыг яаж одоо тодорхойлох вэ? Шинжлэх ухааны генетикийн судалгаа бол маш өргөдөл болж байна. Зөвхөн эцгийн талынх нь генийг судалдаг юм байдгийн шиг байна. Би бол инженер хүн зүгээр сонирхлоор энийг хийж байгаа. Тэр гений тал дээр бол сайн мэдлэг байхгүй. Гэхдээ нэг боломж байх шиг санагдаад байгаа. Бид нарт бол дата байгаа буюу бид байгаа тийм. Бид ямар ястайгаа мэдэн шүү дээ. Жишээлбэл 13 өөр төрлийн ясны хүнийг цуглуулж болж чадна.
Гэхдээ нэг яснаас 10-аад их цуглуулж чадантай нэг нь 5 ч үед юм уу 20 их цуглуулж болно. Тэгэхээр яг энэ гений энэ судалгаа гэдэг юм санхүүжилтэн тэр хэрвээ энийг сонирхоод ингээд бид нар хүчийг нэгдээд ингэх юм бол энэ шинжилгээ ухааны том нээлт хийж болно гэж би дотор хэлмжтэй явдаг. Энэ ясны тухайд. Чи бол жишээ нь өмнө говийн хүн би завхных байж идэг. Битээр гэсэн чинь төрөөх яад гэдэг ёстой болчиход байгаа байхгүй. Тэгэл энийг яаж орчин үеийн хүмүүст эргээр ойлгуулахад бас тийм болох байхаа. Би тэрүүнд их гартай байгаа. Энэ дээр бол миний ухахад бол Монгол орны хязгаарлагдахгүй ясны асуудал. Евроазаарч хязгаарлагдахгүй дэлхийн нийтээр тараа явцсан байна. Германаас нэг бөө ирсэн чинь олон үе өвгдөр шинжүүлсэн чинь цэвэр герман хүн байхгүй. Тэгсэн тэр нөхөр 27-8 үеийн өмнөх Монгол хүн байсан байна. Өөр удам ясна хатхиад байна гэж гарч иж байгаа. Тийм байгаа. Энэ монголчуудын их гарвал язгуур нь 40 яснаас үүдэлтэй гэж өвгд яриад байгаа боловч өвгдийн яг бүр цаанаа таниулаад бас хэлээд байдаг юм. Энэ нутаг дээр л энэ хүн үүссэн гэж таниулж байгаа шүү дээ. Тэр бол хэдэн сая жилийн өмнөх асуудлыг ярьдаг. Өвгдийн яг ярьж байгаа юм бол 900 мянган жилээс хойших юмыг ярьдаг. Төрт ёсны юм ярих юм бол 300 мянган жилээс хойш ярьдаг. Энэ номны тухайд бол одоогоос 900 жилийн өмнөх асуудал. 900 жил. Ярина гэсэн ийм үе үеэрэл өөр байна. Үе үед амьдарч байсан энэ өвгдүүдийн зорилго бүх юмнууд нь өөр байна л да. Тэгэхээр янз янзын мэдээллийн зөвлөмнүүд бас байж болох юм. Хүмүүст энэ ясныхын тухай ойлголт гэдэг юм бол энэ дотор л байгаа. Энэ толгой дотор биш. Энэ цээж энэ сэтгэл дотор зүрхэн дотор байд юм а гэж таниулж хэлээд байгаа. Яагаад энэ зүйл рүү яваад тарч вэ? Чи уг нь одоо геологч хүн тий. Геологч. Бид нь дөрөвний яриан дээр ярьсан л да. Бүр дуртай байхгүй юу? Бөөмөө ингээд буулгаад овоо тахлаг юм байвал хэрвээ зав бойлол очиод уудаа золгоод өвдөлтөй золглохлоор өвд надад түүхэл ярих гэдэг. Тэгсэн чинь сүүлдээ хэдэн жилийн өмнө сахуулаад үрмэн чи бол одоо түүхэл сонсож энэ түмэн олонд өвдийн түүхийг ингээд дамжуулах ингэх гэж л төрсөн юм аа гэж хэлэхгүй. Тэгээд өөрөө дуртай болохоор хийж байгаа. Тэгээ энийг чинь одоо хийгээд анх гэрлийн өргөөний гал бүлийнхний одоо онгодуудын аль дүр яг ингээд онгодын яриагаар нь улаач яриагаар нь сонсож байгаа шүү дээ. Подкастаар ч юм уу сонсголоор чинь дотор огшин гаргасан судар номнуудыг нь одоо уншихлаар ингээд заримдаа дотор огшдөө шүү дээ. Янз бүр л болдог. Яг өвгдийн тэр нэг зовлон тоолн мэдрэгдэгч тэгж санагддаг. Ер нь геологч хүмүүс бол уг нь их прагматик бодит юмд ингээд баримт бодит юмыг нүдээр харж гараар итгэдэг хүмүүст ерөнхий шинжийг харах дээр яг тийм биш. Бос шинжлэх ухаанаас арай өөр юм. Яг тэгвэл геологийн шинжлэх ухаан бол байгалийн шинжлэх ухаан баггүй юу? Байгалийн шинжлэх ухаан бол юунд хязгаарлагдахгүй. Техникийн шинжлэх ухаан бол тодорхой хэмжээний цар хүрээнд хязгаарлагддаг. Байгалийн шинжлэх ухаан бол байнга хязгааргүй сэтгэж ямар нэгэн байдлаар тийм хийсвэр сэтгэлгээ сайтай байх хэвээр. Ямар нэгэн газар дээр очиж чулуу цогцолоор тэр чулуу ингэж хувирж өөрчлөгдсөн юм байна. Тэгэхээр ямар ах вэ? Тэр нь хэдэн сая жилийн өмнө тэгэхээр тухайн үеийн геологийн орчин дэлхийн цаг үр ямар байх вэ гэдэг энэ нөхцөл байдлуудыг маш олон янзаар ингээд төсөөлж боддог учраас байнгын юм төсөөлийн ертөнцид амьдарч байдаг таварш байдаг байна. Тийм үү. За би ч бол нөгөөдгөө барьж хагалж ингэж үздэг бол тэр нь баримтын асуудал. Төсөөлөл бол хязгааргүй. Тийм байдаг. Тийм нэг онцлогтой. Ер нь одоо чамтай би нэг 7 хоног лөө хөдөө явхад өдөр болгон өдөр шөнөгүй нөгөөдгөө ярьсан. Энэ түүхийг хэд хоног ярьж чадах вэ? Насралгүй ярьсан нэг одоо өглөө 9 цагаас нэг ажлын цагаар ингээл хоорондоо харилцан ярилцаад байвал ганцаараа самбарын өмнө үл нэгэж удаан хэцүүлтэй. Ингээл харилцан ярилцаал 2 сар ярьчих واخа. Тийм түүх хорангуулгдсан 600 хүний нэр томьёо бол хорангуул. Зарим тал хүмүүсийг нь бол 12,000-д хамаарч байгаа болохоор ихэнх хүмүүсийн түүхэн дэлгэрэнгүй байгаа. Түүх нь огт дэлгэрэнгүй зүгээр нэрэн дөрөлдөгдөд өнгөрсөн хүмүүс бас асар олон байгаа. Монголын ноос товчоонд энэ сүүл хэсэгт нь байгаа да. Нэрэн дөрөлдөгдөөгүй бас нэг 150 хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс асар их үйл хийсэн хүмүүс. Яг тэгвэл яг хамаг Монгол гэдэг улсыг бүтээн байгуулахад гол нөлөө оруулсан хүмүүс бас Монголын ноос товчоонд ороогүй гэдгийг нэрэн дөрөлдөгдөөгүй гэдэг. Одоо л хүмүүс таниулж эхэлж байна гэсэн үг. Тэр өвгдийн түүх ус агуу. Тэр өвгд чинь өөрснөө яг Чингис хааны 9 өрлөгтэй их Монгол улсын төр том баатар жанчдуудын хааны өөрийнх нь ч гэсэн тийм бахархалт хүн хар баг бахаас нахгуулаад тэр өвг домгийг Чингис хаан сонсч өсөөд Тэмүүчин багтаа сонсч өссөн ийм бахархалт хүмүүсийн түүх бас товчхон орсон байгаа энэ дээр. Хоёлаа зүгээр чиний төсөөллөөр энэ ном руу бол би нэг орохыг хүсэхгүй байна. Яг л энэ хүмүүс номоо уншина үз, аваад уншина үз, тийм ээ. Энд чинь ингээд бүгдийн сайхан ингээд тайлбарлаад ном тойрсон сонирхолтой адал явдлуудыг ярьчвал хүмүүс номыг авч унших юм шиг байгаа гэдэг тийм бас нэг
өдөө байж болох юм тий. Өдөө хатгалах байхгүй. Тий. 10 бүлгээр 10 season кино гэж одоо. Тий. Ерөөхдөө төсөөлөхөд энэ ямархуу байна гэж чи дотроо нэг тийм уран сайхны талаас нь юм уу, дүр талаас нь юм уу, тоглолт талаас нь, хийц талаас нь ямархуу төсөөлөл. Энэ дотор нэг бодож иж, нэгэн бодож иж амьдарж иж л хийн шүү дээ. Нэг сони байд юм блэ. Яг энэ одоо уран бүтээлчд байдаг штэ. За жишээлбэл бид нар зохиолч нарыг мэдэн штэ. Зохиол бичээл ингээл янз бүрийн үргэлжилсэн үгийн зохиол ингээл янз бүрийн зохиолууд бичдэг. Эдгээр ч дотроо олон янз байт юм байл дээ. Инженер миний талаас харахад бол биш сайн мэдэхгүй штэ. Тэгээ ингээд манай гэрлийн өргөнийхэн бас энийг кино бүтээл болгоё гэж зориод бас өндөө ажил хийсэн. Тэгээ тэндээс ингээд сонсч явахд бол кино зохиол бичнэ гэдэг нь зохиол бичих гэсэн бас тусдаа байт юм байна л да. Өөр юм лээ маш хэцүү их төвхтэй юм билээ. Энийг нарийн мэрэгжлийн хүн хийдэг. Гэхдээ аливаа яг иймэрхүү түүхэн юмыг хийхдээ яг энэ дотоод сэтгэлээрээ сэтгэлээр ингээд зүтгэж хийхгүй бол мэрэгжлийн ганцхан мэрэгжлийн чадвар байгаад бас хангалтгүй байд юм байна гэж миний хувьд бол ойлгосон. Тэгэхээр энийг ер нь хийх хүмүүс нь өөрснөө нийлээл хамтраад ямар нэгэн бие гэсэн тийм амбиц авахгүй те бид ирээдүй Монгол гэсэн нэг тийм нэгдмэл юм сэтгэлгээн дээр л энийг кино чадах хүмүүс нийлээд бүгдээрээ хийгээсэ энд нь оролцох сон гэсэн нэг юм бодол байдаг. Энэний түүхийн эргэн тойрон гээд ерөнхийдөө сонирхуулахад энэ 12 дугаар зууны үеийн 13 дугаар зууны үеийн бидний өвөг дээдсэн онгодууд чинь зарим нь болохоор ийм харцтай байсан, ийм ховц өмсдөг байсан, ингэж инээдэг байсан энэ төр гэдэл. Ингэж юмд ханддаг байсан, царай цусны юм байсан гэд ярьдаг байхгүй юу? Нүд хөмсгөн юм байсан гэд. Ингээд ерөнхий ингээд бодоход өнөөдөр бид нар царай зүр төрх ерөнхийд нь байгаа боловч нүдний харцсан жишээлбэл шал өөрөөсөн. Нүүр мөрний арьс мэрсэн одоо чанга байдаг ч юм уу те чинь насаараа морь жохон хоолойдол морь унаал дахиад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ер нь үндсэндээ өдөр болгоо. Тэгэхээр энэ дээр кино хийн гэхэд өвгд рүү ойртуулна гэхэд бол бас нэлээд хүчин чадал чармаалт шаарддаг юм байна. Одоо жүжигчдийн хувьд ч гэдэг юм. Иймэрхүү бас юм бодож ирсэн. Энд жишээл бас ингээд зарим зургуудыг зурулсан баг шүү дээ. Энэ зургууд хүртэл байгаа байхгүй. За яг энийг сүүлд авч яагаад харуулчих ингээд зургуу түүхэн хүмүүсийн дөрүүд ингээд байж байгаа. Энийг яаж бүтээсэн чинь? Энэ онгодууд буугаад хэдэн жилийн өмнө 3-4 жилийн өмнө байна уу? Үндсэндээ онгодууд тодорхой юм кино уран бүтээлчид зураач нар бүгдийг ингэж суулгаж бод олон хоногийн тийм сургалт орсон байт. Онгод сургаад биш үү кино хийхэд болд. Оператора кино наашаа камера ингэж харуулаа гэж онгод хэлээд байгаа байхгүй юу? Баруулаасынхын жижигхэн шүү. Тийм учраас ингэж яг баруулаасны зургийг операторууд авахд ингэж аваар энэ гэж маш нарийн юмнууд сургалтуудыг хэлсэн байдаг. Тэнд зураач нар суусан, мэрэгжлийн зураач нар. Тэр зураач нар яг суугаад тэгээд тэр хүмүүс энэ онгодуудын ярьснаар зураал үзүүл тэнгүүт харцсан юм байна. Одоо наатхан зас гэж олон удаа засч үж гарсан юм зургнуудын заримыг нь л оруулсан ном. Тийм ам зураг. Ном маань олон утастай болохоор зургнуудын жижигнэр оруулсан. Тийм зураач нар байгаа. Чулуун заяа зураач байна, бол цайхан зураач байна гэж олон зураач нар байгаа. Тэр зураач нараас оруулсан. Номны хэмжээг ингээд эн чинь хэдэн утас байлаа? 630 орчим нүүр. 632 нүүр байгаа тий. А4-ийн бичгийн цаастаа ингээд тэгээ формат нэг адилхан тий. Ийм явахгүй. Ийм 632 хуудас. Тэгэхээр аваад хөдөлмөрд хэдэн жил хийв? 4 жил гар хийсэн. Яг хийж эхлээд. Би хийхдээ хизээ эхлэх үү, хизээ яг дүүргэж номныхоо нээлт хийх үгээ бодож ирсэн л та. Дүүргээрээ дүүрсэн. Хизээ эхэллээ. Яг бар жилийн бар сарын бар өдөр эхэлсэн. Яг цагаан сарын яг дараах нь л шинийн хэдэн жилээ эхэлсэн юм байна. 4 жил гарны өмнө. Бар жил гараад л. Тэгээд морь жилийн морь сарын морь өдөр морин цагт номныхоо нээлтийг хийсэн. Яг өвгдийн юм нэг өрөөл байгаа байхгүй. Тэгээ би бас нэг нарийн ширийн мэдэхгүй ч тэгмээр санагдал тэгэл хийсэн. Цаг цав гэдэг ч одоо бас л их зарцуулна да. Энэ байгаа одоо юу гэдэг нь хүмүүсийн нэрийг чи яаж тогтоож, яаж одоо тэрний хөө тэр үгтэл одоо тэрний тухай нэг өдөр ярьчихад байгаа ш. Нэг л сэдв өгөхтэй. Тий. Энэ зүгээр л юу сонирхолтой болоод гэж байна. Бastал тогтоож цээжлээгүй. Ихэнхийг нь одоо цээжээр тогтоохгүй шүү дээ. Ийхэн олон удаа уншаад юм засаал олон удаа уншихлаар л ерөөхдөө ордгийн болов гэж бодоод байна. Тэрнээс гадна нөгөө дараа нь үзүүлэх баг те ураг удмын үгээ хэлхээс үйл мөрийн товчоо энэ гэдэг дэлгэмэл хийсэн байгаа. Тэр дэлгэмлийг номдоо өвчлөөр хүний яг санаанд буухгүй. Тийм учраас тэр дэлгэмлийг хийхэд тэр хүмүүсийн энийх нүхт нь энэ юм байна, энийх нь найз нь энэ юм байна гэдэг. Энэ хотог аймгийнх нь энэ юм байна штэ гэдэг нь илүү их хүн зураглагдаад байгаа. Схем болгохлоор 600 хүн дотроос ингэж харж байхад хамгийн тийм сонирхол татсан гэдэг юм уу? Хайртай дүрч гэдэг юм уу? Энэ чаваста гэдэг тийм нэг дүр байна уу? 600. Энд дээр нэг онцлог сэтгэл зүрхийг ингэж огшоос.
энэ дээр нэг юм онцлог байгаа. Энэ 600 хүн болон өөр өөрийн чадамжтай, өөр өөрийн авьяастай. Ихэнх нь асар өндөр боловсролтой. Маш өндөр чадамжтай. Бүр зарим нь увдстай тийм янз янзын хүмүүс байд юм билээ. Яг энийг тухайлан онцлоод энийг ингэх онцлон гэхэлэр жоохон тийм хэцүү л байна л да. Энд чинь өвгдийн тэр юу ч лут юм билээ л. Бичиж явхад одоо жишээлбэл нэг тийм өр сэтгэл өмөрдөг шүү дээ. Жишээлбэл 60 удаа гэдэг хууцыг та гаргаад ирлээ. Энд чинь зэлмэж энжиний аав шүү дээ. 125 дахь дэсийн хүн. Дэс дээр байгаа хүн байна. Тэгээ дэс дугаар нь яг Монголын нос төвчөө эхлээл 125 дахь хүн нь байгаа байхгүй. Заримийнхан дээр давхардж байгаа. Давхарж байгааг нь оруулахгүй. Шинээр яг нэр нь эхлээд гарангуут 125 даар 60 удаа дээдсэн нэр гарсан. Энэ хүн жишээлбэл асар их тийм зовлон зүдгүүрийг туулж байж аданхан урийнхаа ноён болсон хүн л дээ. Энэ хүн өөрөө тийм тухайн үед аданхан урийнхаа уулын төмөрчд байхгүй юу? Төмрийн дархан хийдэг. Тэгэхээр төмрийн дархан хийдэг энэ хүмүүс хаана амьдарч байсан бэ гэхлээр сэлэнг хоошоогоо юу руу амьдарч байсан байна. Энэ улаан үдэс наа. Яг төмрийн ордол бараадаад модон дотор амьдарч байсан хүмүүс байгаа байхгүй юу? Гэр орон бол холон жолуугаар ийм гэр сууц барьчихсан. Одоогоор бол төмөр хайлуулах домен зуугтай. Төмрөө юугаар хайлуулд юм бэ гэхлээр модыг нөөцжүүлээд хайлдаг. Модыг нөөцжүүлэхлээр нэг газар ингээ байнгын төмрийн ордоо бараадаад байхлаар модон дуусчих гээд байдаг. Тэгэхээр эмгтээчүүд хүүхдүүд энэ адан хуурайхаа бүгдээр юу яадаг? Мод тарьдаг. Нэг мод аваад 10 мод 20 мод тарьдаг. Тэнийг байнга арчилдаг. Тэгээд ийм амьдралын ийм циклийг бий болгочихсон. Төмөр уур хийдэг хүмүүс. Төмрийнхөө өдрийг 70 дараагаар олборлдог. Тэгээд энэ үед чинь нөгөө төмрийн хорноос хүнчлийн хор, хүүхрийн хор, одоо мишагч янз бүрийн ийм хортой ийм асуудлууд хордож эхэлдэг газар нь. Энийг яаж хордоод ирэхээр хүмүүсийн биеийн дээгүүр бижрүү, тууралт, янз янзын харшил, янз янзын өвчнүүд үүсдэг. Тэгэхээр энэ хүмүүс чинь бүгдээр одоо тэрнийг ангаадаг домч байх хэрэгтэй болдог. Тэгээ өлсгөлөнтэй нэг газар байнгын байх нэг дайн 12 дуус оны үед 60 одоогийн ноён байх үед бол маш их тийм дээрэмчд явуулын дээрэмчд ихтэй цаг үе байж л дээ. Ус орны жоохон тийм докторгүй болчихсон Хабуул хаан маань Ампхай хаан маань энэ одоо ингээд байхгүй болсон Хотуул хааны үед Исүхэ баатрын үед энэ маш их тийм дайнтай байсан нөгөө орондоо орох завгүй олцлон болоолдож байсан юм цаг үед болохоор тэрний энэ зовлон гэж хамгийн их нуруунд дээрээ үүрсэн тэр хүмүүс бол энэ урайхачууд дотроо аданхан урайхачууд буюу бүр дээрвээс үннүгийн үеэс ахуулаад дан төмрийн дарахыг гэсэн эргүүнээ хонгийн урайхачууд байгаа. Энэ хүмүүсийн үйл явдлыг ингээд сонсохлоор сэтгэл их сонирн болдог. 9-1-ээс удар байгаа даа гэрэл өргөний гаргасан. Ийм байна. Зэлэм яг стратегийн гол зэвсэг хийдэг гэхээр төмөртэй ортох стратегийн хамгийн гол төм дээр сууж байгаа учраас одоо бүгд л ийшээ тавтлаа шүү дээ. Тий. Энэ дээр жарчи одоо чинь одоо 3 хүн том ноён болсон л доо. Том зэлмээ. Тэгээд дараагийн хүн Сүбэдэ Баатар. Сүбэдэ Баатрыг бол өсгсөн байгаа. Өвгд бол Сүбэдэ Баатар жарчи удагийн хүүхд мөөн л гэдэг байгаа. Гэхдээ ясны хувьд бол арай өөрөөс энэ дараагийн асуудал болох байх. Тэрний дараа Чагвар хот ч ингээд байна. Энэ 3 том ноён байгаа шүү дээ. Энэ хүний хүүхэд нь. Тэгэхээр өөрийнхөө асар их зовлонг туулаад хүүхдүүдтэй энийг одоо сайн мэдрүүлж ойлгуулж ухаантай болгож өсгөө чадaltaй болгож юм босролтой болгоод их Монгол улсын нэг юм том жанжтууд болгосон байж тээ энэ. Цэлэм Сүбэдэ хоёр ч одоо хоёулаа үнэхээр одоо цэргийн гарамгаа удирдагчид ийм хүнд нөхцөлд амьд гарч чадсан учраас тэндээс орж идэв. Тий. Жарч одоо өөрөө дарах хүн те. Нэгүүдээ цагаан ов онгод ярьж байгаа байхгүй, хууч өрж байгаа байхгүй. Тэрний одоо ингээд сургалтын юу л да. Сонссон чинь энэ хоёр чинь жарч одоо нэгүүдээ цагаан ов хоёр чинь нас ойролцоо хүмүүс байгаа даа хоёр ноёдууд. Хоорондоо нэг таньдаг. Гэхдээ энэ чинь нөгөө жарч одоо ингээд ийм төмрийн дархны ямар нэг тийм ололт юм хийчих юм бол жишээлбэл нэгүүдээ цагаан овод ч юм уу хэн нэгэнд патент алдах сонирхолтой байгаадсан нэг талаар нэг ярьж байгаа. Тэрний юу юм гэхэлэр энэ Сүбэдэ Баатарт нэг Сүбэдэ бол залуу хүн байгаа шүү дээ. Нэгүүдээ цагаан жарч одоо настай хүмүүс байгаа. Энэ ханцууныхын дотор талд нэг ийм хатаасан сум яг амь толсон үедээ харуудаг нэг хатаасан сум байна. Сум байд юм байна. Чигч уруундаа нэг ингээд энэ бөөгчтэй тэрнтэйг холбочихсон. Тэг яг сэлмээр байлдаад одоо юу гэдэг ингээд бүр яг алуулахын даваан дээр бол хуруугаараа нэг онс мөлтлөхтөл тийм хадаас шиг сум гаргаад харахаар хоёр сум гардаг тийм нэг нууц зэвсэг байна. Тэнийг энд ч үзүүлдэггүй. Тэр нууц зэвсгийг хийхин тулд энэ жарчуудаа одоогийн бидний ойлголтоор бол пүрчний буюу тийм гангийн сайн чанарын ганг пүрч болгоод тухайн үед дархны аргаар пүрч болгоод
харуулдаг тийм сум хийсэн байгаа. Сөүбэдээ тэнийг амин тус үедээ л ашиглал бос үедээ ашигладаггүй байсан гэдэг ийм нарийн нандин юмнууд энэ номдор түүхэн дээр маш их байгаа. Намын ерхий нэг тийм нас ингэ цухас дурдахад нэг иймэрхүү. За тэгээд нөгөө киноныхоо дөрлүү гэдэг юм одоо киноныхоо үйл хэрэг рүү бас дахиад нөгөө нэг одоо бид нар нөгөө нэг хүн төрлөختөнд эхлээд өөрсдөө ойлгоо дараа нь хүн төрлөختийн энэ Монгол яагаад хүчрэгдсэн бэ? Монгол яагаад яаж сэргэн мандсан үндсэн огтур суур нөхцөл нь ямар байсан бэ гэдгийг л харуулах гэдэг шүү дээ чинь. Нэгдүгээрт. Тий. Энэ түүхийн туршид ер нь бол кино бол энэ номыг хүмүүс уншаад одоо тэр ард нь байж байгаа судар ном болон подкастуудыг сонсоод жил иргэсэн энийг сонирхдаг судалдаг үе юм чинь юм сони юм байна шүү дээ. Үнэхээр үний юм байна шүү дээ гэх хүмүүсийн тоо бол нэмэгдэх нь бол аргагүй. Тэр дунд бизнесмэнүүд одоо уран бүтээлч янз бүрийн хүмүүс мэрэгжил нь ямар байх намаахгүй бүгдээрээ нийлээд хийгээг бол болно гэсэн нэг гарц байгаа. А үе үеийн турш та хэллээ ш сая монголчууд хүчрэгчээд явж исэн. Цаг үе байдаг шүү дээ. Унж исэн цаг үе. Энэ олон янзын ийм цаг үед амьдарчсэн өвгдүүдтэй уулзлаа нэг юм би нэг ухаарсан. Тэнийг хэлчих үү? Тэгээ. Тэр яадын гэхээр одоо энэ өвгдийн өвгөнд одоо угаанд 10,000 жилийн 20,000 жилийн өмнө амьдарч исэн өвгдүүд бууж штэ. Тэр цаг үед ч тэр одоо 20,000 жилийн өмнө амьдарч исэн одоо хаан хүний тэр цаг үед ч тухайн үед ч тэдний өвгдөөс бууж л байсан байна л да. Өвгдийн яриад байгаагаар. А наашаага хүн нүгүрний үед те. Наашаага 12 13 дугаар зууны үед ч гэсэн мөн л бөөнөр байсан мөн л онгодууд буудаг байсан байна. Өвгдүүд буудаг байсан байна. Тэгэхээр энэ цаг үеүүдэд штэ. Нэг юм миний яг анзаарснаар саяхан анзаарснаар юу вэ гэхээр өвгдийнхөө үгэнд ороод явах юм бол нэгдэж томроолыг чин сэтгэлээс энд үгэнд нь ороод ингэ явах юм бол улс өндийг л ирд юм байна л да. Тэгэл том улсыг байгуулаад ингэж ирд юм байна. Өвгдийнхөө үгэнд орхоо болоод ч юм уу өвгдөөс олдоод ирэхлээр унаад байдаг нэг ийм зүй тогтол 2 3 удаагийн зүй тогтол. Өвгдийн ярианаас сонсон сүлдээ тийм болж таарсан шүү. Харин нөгөө тэнгэр заяа гэдэг юм уу та тэр чинь өөрөө л тийм одоо 20,000 жилийн 1000 жилийн их улсыг байгуулсан тэр туршлагатай зөвлөхүүд хажууд хий дүрээр орж ирээд одоо тэр нь болж ийн энэ болж ийн ингэж байлддгийн тэгж хүнийг аргалдгийн ингэж одоо ялан дийлдгийн гэдэг ингэ зөвлөгөө хэлээд шүү дээ. Энэ бол бидний гайхамшиг. Энэ бол бид нар хэндэж алдаж болохгүй тийм. Энэ ийм чандын юм байгаа даахгүй. Ийм байгаа гэдэг чинь маш том юм л да. Ер нь өвгдийнхөө үгэнд ороод байхад бол алдах юм байхгүй байна л гэж миний хувьд ухаарсан. Тэр бидний төвшөнд тааруулж яриад байгаа. Өвгд ер нь яг нарийн дээр бол бид нар одоо монголчууд одоо ухаалаг хүмүүс байгаа шүү дээ. Маш өндөр төвшөнд сэтгэдэг боддог. Тэр хүмүүстэй энэ уулзуулах юм бас л өөр төвшний юм ярина. Улс орны удирдагч, ерөнхийлөгч, ерөнхий сайдаа уулзах юм бол бүр өндөр төвшний юм ярихаар ийм л юм байт юм билээ. Тэгэхээр яг манайхан зүгээр бөөнөрийг ингээ харах тэр энэ миний хувийн бодол шүү үзэгчтэй хэлэхэд нөгөө би тийм бөө мундаг, тийм манай ихстэйц, тийм зан үйл гэж бид бол тийм могт ярьдаггүй. Яаж энэ улс орныг удирдах, авч яаж энэ хүн ард түмний одоо соёл боловсролыг хөгжүүлэх, яаж улсаа сэргэн мандуулах уу гэдэг ярихад тэд нар тэрүүн төрсөн зөвлөгөө өгч чинь тийм ээ. Тий. Тэгэхээр уг нь энэ өнцгөөс нь хараад тэр бөө гэдэг тэр дүр биш тэрний цаана байгаа эрдэм ухааныг л бид уудалж авах талаасаа бүгдөө л ярилцаасаа гэж. Тэрний нэг жишээ нь өөрөө ном болчоод тэгээд үүх гэдэг тийм үүх гэдэг. Үүх. Энд дээр таны ярианд үргэлжлүүлэхэд өвгд ингэж хэлээд байгаа хөө та нар эвлэх хэрэгтэй гэдэг. Тийм. Эвийн дор хүч буудаг гэдэг. Хүчрэг болохоор цаашаа яваад гэн тийм. А эвийг яаж үүсгэх юм бэ гэхээр чин өр сэтгэл хүн бүхэнд чин өр сэтгэл байж эв үүсдэг. А чин өр сэтгэл таны чин өр сэтгэлийг би одоо яаж татах юм бэ гэвэл танд л одоо бүхэл юмаа зориулахыг та мэдээж надад сайн болно гэсэн юм лог байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэлээ дэлгээд нээгээд сэтгэлээ чин өр сэтгэлээ нээхийн тулд яах ёстой вэ гэхээр дотоод сэтгэлээ сонсно. Өөрийгөө мэдрэх нь буюу төвлөрөө төвшрөөд ингэж явах ёстой гэж өвгд айлдаад идэв. Хабуул хан дээр ч гэсэн гарч байгаа, Чингис хаан дээр ч гэсэн гарч байгаа урагчд маш цөөхөн байсан, тийм үү? Ер нь Чингис хаанаас урагч ихэнх үедээ л яаж тэр хүмүүсийн өр сэтгэлийг татаж тэгж их хүч болгож нэгтгэж чадаа. Одоо энэ хүмүүсийн түүхийг ингээд хараад уншаа сонсоод ярьж байгаа. Энэ санамсаргүй яг одоо 9 өрлөгчдийн Чингис хааны дотны хэдэн найзууд гинтл гарч ирсэн биш юм байл л. Энэ дээр бол маш олон удаагаар энэ хідэн 2 3 үеэрээ дор хаяхтал. Маш их зовлон туулсан байгаа байхгүй хүмүүс. Агаач Баатарын онгод нэг айлд хэлсэн үг байдгийг. Монголчууд бид нар ер нь 2 тохиолдол дээр л нэгддэм байна лээ гэж.
Оо яа тий ямар энэ дээр нэгдэм болоо гэсэн чинь нэгдүгээрт асар их зовлон үзсний үндсэн дээр тэр зовлонгоос гэтлэхийн тулд те зовлонг даван туулахын тулд нэг нийлдэг. Хоёрдугаарт чивчэрсэн тийм зоригдол дээр нийлдэг юм а гэж. Одоо кино хийя гэд али манайхан кино хийя гэл тэгээд ингээд уриалаад ингээд явхад тэр нэг зориг нь болоод нь шүү дээ. Энэ дээр нэгдэж чадна. Тэр лам байна уу, бөөн байна уу, шинжлэх ухаанч хүн байна уу, юу байх нь хамаахгүй ус төрчиж байна уу, бизнесмен хамаахгүй. Зориг нь дээр л чивчирчих юм бол тэгэл нэгднэ гэж. Ийм хоёр юм дээр бид нар нэгдэж чадсан юм байна гэж онгод хэлээд байгаа. Тэр магтгүй л те. Тэгэд нөгөө зориг чинь том байвал нэгддэг. Хоёрын хооронд жижиг юм болох төр таадгүй бас их цантай мос шүү дээ бид нар чинь. Тий. Бизнес алддаг. Бизнес алддаг. Хоёлаа юу руугаа хараа. Нэг дэлгэмэл рүүгээ. За дэлгэмэл рүүгээ яриа.